Сайн байна уу? Төвшөө байна. Өнөөдөр iPhone 16e утсыг хэдүүлээ хамт unboxing хийж үзээд анхны цэцэгдлээ хуваалцъя. Та яг энэ утасны эзэн болохыг хүсэж байвал бичлэгээ дуустал үзээрэй. За утсаа задлж үзье. За задлаа. Энэ мэдрэмж амар гоё те. Татлаа шүү. Оо. Амар цэвэрхий. Дандаа нөгөө өөр 3 камертай уцаарсаар байгаа ч юм уу. Яг нэг камертай iPhone арга амар уцсан. Гэхдээ амар цэвэрхий харагдчихэв. Надад. Тэгээд өнгө нь амар гоё. Яг артлын юм мат юм шиг тэгтээ юм шилэн харгаад байгаатай. За ямар ч хайрцаг дотор болохоор утас маань байгаа. Тэгээд сүүлийн үед iPhone-ууд угаасаа Apple нөгөө байгаль орчны хайрлах үүднээс гэх юм уу нөгөө чэйжрүүдийг хайрцаг донд оруулахаар болсон. Тэгээд эдгээр бүгдээрээ дахин боловсруулсан материалаар хийгддэг. Цааснууд нь Type-C USB байна. Энэ бүр юм юу юм бэ? Даун юм шиг тийм зөөлөн USB байна. Нөгөө хуучин юм пластик USB гэдэг үсэн шүү дээ. Яг нөгөө хугардаг. Энэ болохоор амар тийм юм премиум мэдрэмжтэй. Тийм гоё мэдрэмж өгч чинь цагаан өнгөтэй. Хамгийн гоё хэсэг нөгөө яг энийг ингээд нөгөө шинэ утасны гоё хуулдаг мэдрэмж өгдөө шүү дээ. Тэрийг хууллаа. Тэгээд Type-C оролттой нэр. Одоо бүхэн Type-C болцсон болохоор за утсаа асая. За утас асцсан. Дэлгэц 60 Гц юм шиг байна. За камерын туршид үзье. За камер руу орж үзлээ. Үндсэн камер болохоор 48 мегапикселийн. Тэгээд 2x телефото линзтэй. Яг дижитал зүүн биш, яг телефото болохоор 2x зүүн нь илүү гоё харагддаг гэсэн үг. Ультра wide бол байхгүй. Тэгээ ерөөсөө юм минимал селфи хийж үзье. Селфи юу юм биш. Яг нөгөө өөрөөгөө ингээд нөгөө ультра wide-ийн зүүмд штэ. Яг нэг юм. Тэгээд ингэж харуулаад байгаа. Энэ дээр бол харагдаж байгаа те. Тэр нь бол байна. Яг нөгөө олон хүмүүс байлаа гэхэд селфи камер өөрөө жоохон баг зэрэг ультра wide болдог юм нь бол байна. Энэ чинь и загвар болохоор одоо амар их зүүм мэддэг телефото камер ч юм уу эсвэл бүр ингээд нэмэлт ультра wide ч юм уу тийм үсэд хэрэггүй шүү дээ. Энэ бол тийм минимал төрлийн хэрэгцээтэй маш цэвэрхүү утас ахгүй юу. Гэхдээ яг одоо байгаа ингээд камеруудыг хараад яг ингээд өдрийн үндсэн хэрэглээ бичлэг хийхэд за тэгээд хөнгөн контент хийхэд ч юм уу те хангалттай үзүүлэлт нь бүгдээрээ багтсан байна. За камер юм байна. Би камерны цөмгөөс энийг задлаа харж байгаа. Энэ яг энэ Type-C-тэй энэ даун USB надад бүр аим гоё ягдаад байгаа байхгүй юу? Яг ингээд даун ингээд сүлжсэн юм шиг энэ оролтыг би хэрэгжилж үзсэн байхгүй юу? Яг ийм USB болохоор ерөөсөө орооцолт гэдэг зовлон байхгүй юм билээ. Яг ингээд USB-г ингээд хэрэгжилж байгаа зүгээр ингээд базаад юмд хийчлээ гэж бодод гаргаж ирэхэд шууд ингээд хэлэгддэг. iPhone 16e утсан дээр Apple-ийн сүүлийн үеийн A18 чип суурилгдсан. Тийм болохоор хэрвээ та тоглоом тоглодог бол жишээ нь өндөр үзүүлэлттэй тоглоом тоглодог бол ямар ч асуудалгүй ажиллана гэсэн үг. Давхар Apple-ийн хэмэл оюун ухаан бас ажиллана гэсэн үг. Өөдөө дэлгэцтэй тэгээд нөгөө HDR-ийн орчин үеийн шинэ хөлбөр болох XDR гэдэг. Тэгэхээр одоо YouTube дээр HDR контент бас давхар тоглож болно гэсэн үг. iPhone 16e утасны хамгийн том давуу тал нь батарей байгаа. Өмнөх үеийн AC загвараас 12 цагаар илүү одоо батарей ашиглалтын хугацаатай. Яагаад тэгэхээр утас маань өөрөө 4 цөмд GPU этэй CPU 90% хурдсан AC загвараас батарей нэм сайн байгаа. Зүгээр нэг жишээ гэхэд 26 цаг тасралтгүй видео үзэж чадна гэсэн үг. Батарейн садна утасны авьяас нь хамгаалтыг ярихгүй болохгүй. Утас маань усны хамгаалалттай. IP68 гэдэг усны хамгаалалттай. IP68 гэдэг усны хамгаалалт нь болохоор 6 м усанд 30 минут хугацаанд ямар нэг асуудалгүйгээр байж чадна гэсэн үг. Тэгээ одоо зүгээр хальт унгаад авахад мэдээж ямар ч асуудал гарахгүй. Тэгээ бүр гол дунгчлаа гэхэд ингээд 6 м гол 30 минут уцаа хайгаа сэлж болно л гэсэн үг. Тэгээ давхар дэлгэц нь болохоор керамик шилдгээд одоо дэлгэцийн технологид ингээд сайжирч авсаар агаад яг нөгөө керамик гэдэг дээр ирчээд байгаа шүү дээ. Тэгээ ер нь дэлгэц нь нэлээд хатуу. Ер нь та хэд ингээд сүүл ингээд санджи үл ер нь Apple ингээд дэлгэц ингээд хугарч мууграа тий унаад ингээд цөмрөөд байгаа нэг тийм асуудал гарахгүй байгаа шүү дээ. Тэр чинь яг энэ сүүлийн үеийн одоо керамик шилд гэдэг дэлгэцийн технологиос болж байгаа байхгүй. Би бол энэ үсийг ингэж хараад байхгүй юм. Маш их ажилттай байдаг заяа. Тэгээ ингээд утас нь ингээд ерөөсөө итгэлийн даадаг
олон төрлийн камер ингээд толгой өргөм олон үйл хүсээд идэггүй. Ер нь ингээд Apple-ийг тийм хүмүүс барьдаг шүү дээ. Ингээд нэг тийм найдвартай. Тэгээд user interface тэр нөгөө ажиллаж байгаа софтвер нь угаасаа маш хүчтэй. Тэгээд хамгаалт сайтай. Тэгээд ерөөсөө яг тийм л бүх хэрэгцээг хангасан утас гэж бодож байна. Тэгээд надад бол таалагдчих. Өнгө нь хамгийн гоё. Яг ийм байгалаасаа гэнэ. Цаанаас юм яг ийм хар өнгөтэй iPhone гэхээр гоё харагдчихэв. За ингээд ямар ч сан утсаа unboxing хийгээд танилцлаа. iPhone 16e утсыг Toggle лизингээр та гэртээ өргүүлж авах боломжтой шүү. Баярлалаа. Би ихэнд хэлсэндээ энэ утасны эзэн болмоор байл гэдээ яриадсан. Тэр талаар сонирхох юм бол бичлэгийн тайлбар хэсэгт мэдээлэл байгаа шүү. Амжилт хүсье.